Генерал найраглал. Генерал гэж очир түмэнгэн улсын оройг хэлдэг байх. Генерал гэж одон шивгэнсэн хүслийг хэлдэг байх. Генерал гэж үүсэн мөрсөн тэнгэрийг хэлдэг байх. Генерал гэж үгэндэн хүрдэг амлалтыг хэлдэг байх. Генерал гэдэг хаан төвтэйч хад суусан дэвчээр юм байна. Генерал гэдэг хар цөөдөн чигийг барих сун юм байна. Генерал гэдэг халирч ухрах эрхүй замын эхлэл бас өсгөл юм. Генерал гэдэг хатуу зүйлнийг зүрхэндээ нэрэх ухаан юм байна. Байлдагчаас генерал хүртэл 45 жил. Байлдагчаас генерал хүртэл 45 хавар. Төвхийн хуудас нь оруулах ховорхон хувцас юм. Түүчээж олныг дагуулсан жигүүрт хөгсөл. Онгоны өтрөдөд хилчин цэрэг явуулсан 17хон нас. Орос орон улаан талбайд хөл тавьж алгасан шижгэр овцоор. Он жавд мөрдөс нөхдийнхэн омог төгөлдөр агаргал. Одоож тэдэнтэйгэн мөр зэрэгцэх өшиг тулгуур хүн чанар. Цас тавын дарга зөвлөх орчуулагч, сэтгэл зүйч, захирагч, зааварлагч дарга хийгээгүй ажил үгүй. Замаг тайбуу дуран хараа хилийн шугамаас цаас үзэг үүрэг тушаал ийлүүлээгүй хүсэл гэж байна. Их орныхон дурган хилээс амьдрал нь яатай ба тэгэл хилчдийн сэтгэлийн дуулахад аргамжаа тайвалгсан. Алтан хөгөл шигээг мөр дулаан алдар говья нийл ал хаазигц бодол санаа алуу сайхнаараа элчин генерал алтны шаргал мөрдсөн нар хатаарсан цэргийн жанжин ард түмэн их орноо бүтэн байлгахын төлөө зүтгэсэн хаанлагч улсын хил бус ард огтлон өмгөөлж хамгаалсан өдөрдөгч унган нутаг дархан хилэнг манаж сагсан хилчин генерал их орныхон баруун зүүн хязгаар нар салхинд гандаж эгэл бор сэргүүдийн араас сэтгэлэн жилээж эргэж ирэхгүй залуу насаа хил дээр өнгөрөөсөн эрхэмсэг сүрдэнч энгийн даруухан хилчин генерал үеийн хилчдийн зам мөрийг тэгшилж үемж эргэлцсэн сэтгэл бүрийг зэгцэлж олон айлын ирээдүй рүү итгэлтэй алгуулж омогшиж эрчүүдэд уухайлах сүрэн болж ассан арилга байшин дээшээ цойлох бүхнийг барьж босголдсон чөлөө завгүй эрчилсэн элчин генерал. Улс орныхон амаргүй хэцүүхэн цаг үе. Буруу шарвсан нийгмийн тогтолцоо элийн зөрчил хэтэрхий шунал дундуур энерж хилүүлдэггүй өөрөнхөөрөө туулж орчин цагийн Монгол шинэ Монгол одоо ирээдүйн альфа гама ойлголцож бармаггүй залуусын эхний нэгнэн оройн өндөр модод шиг тэргүүн дээгүр алгасан элчин генерал. Элийн тэргийн ногоон өргөө өглөөг сүйтэй өгч хан хэрэм мэд болсон заяад маршлуудын хан дүрийг залж алтын шонхор амралт совлилд бүтээн сүрнэрлүүлж ажил албаа тайван хийх амгалан нөхцөлийг бүрдүүлсэн аав шиг нөмөр бол аж бүгдийн харуул шиг зэг хилчин генерал. Технологийн дэвшил, зохиолол, хяналтын систем, дотоод сүлжээ, дрон, камер, нисдэг тэрэг, ирээд ахлагч, эр цэцэрлэг, хаус халаал, газрын хязгаар залуусыг тогтооход анхаарч, атаа гэрдгүй сэтгэл зэтгэлгээг хослуулан чиглүүлсэн, хийсэн бүтээсэн хилтээлүүлдэх оюн цагаан. Хилчтэн танаран бахархан, яруу сайхнаар дуулж, бүрх алсыг өнөөдөр тавьчирсан энда эгэн шүлэг. Жигүүрэн дэлгэсэн хилчин генералын хаан хэвэлтийн доогоор эх орн үндийдэг юм билээ. Зарах нарны бүтэн төрөгт нэгэн цагийг хилээж Тэгсаадын зэргүүд нь яцалж хүндлээд бүгддэг нь жам юм.
Хилийн амьдрал дунд шаргалдсан 45 намар тань. Хилчин заяатай гам бодорсон 45 өвөл тань. Хилийн шугамаас дэлгэрсэн 45 хавар тань. Хязгаар зуларсан ногоон хевстэй 45 зун тань. Хомогдуугийн гэрч хилийн сүлд багны дэргээс дотроосоо хайр цуулах нутгийн бүлийн хөрсөн дээрээс ургаж мандсан зэжигсийн дэлбээ бүхний тоогоор улс гэрн хүүгэрэн мануулж хүүтэн эрхэлсэн хаг хугацаа байна. Бодол үгүй үннээс үнэн амьдрч яваа хошууч генерал таны хугацаа зэрэгээс генерал хүртэл тодгэлдсэн он жилүүд. Их орноо нар зүв тойрч нүүдэлсэн нарны шаргал туяа бай. Ингрес бэлээс дэлхийн дөрөв оргил зутгсан цүүн мөрдөө зам бай. Генерал гэдэг хаан төвтэж хад суусан дэвчээр юм бай. Генерал гэдэг харцуудын чигийг барих сум юм бай. Генерал гэдэг халирч уграх ирэхгүй замын эглэл бас төгсгөл юм байна. Генерал гэдэг хатуу зүйлийг зүрхэндээ нэрийг ухаан юм байна. Генерал найрглыг бичсэн зохиолч Яруу найрагч Уламсар